Багнуур дүүргийн прокурорын газар. Багнуур дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үзүүлж байна. Бусдыг дээрлэх нь гэдэг чиний бодлоор бусдын сонирхлыг үл хөндөлдөг. Одоо ингээд нэгнээс чоол доромжих хүмүүс бол дээрлэх гэдэг юм лээ. Гэтэ би ангитай бол бас хүүхд бас шоолж молоо тэгээд наавгаас шоолж молоод Тэр хүний сэтгэл зүйд нь ингээд нөлөөлөх үз одоо донжлын үг, бие махбодыг халдах гэх мэтлэн тийм зүйлс. Хүчтэй хүчгүй ер нь л дарамталж зөхөх зодох тий. нэгэн том дээрлэх гэж боддог. Хүний эрхийг зөрчихөнд ер нь дээрлэх. сургуулийн орчинд дээрлэхэлт байдгүй. Мэрсэр байдаг. Миний найзууд хүрээлэн тойронд нэг амар өвддөг. Дээрлэхэлт ерөөсөй байхгүй харагддаг. Ил биш даалт хэлбэрээр Байдаг гэж боддог. зарим хүмүүс бие биентэйгээ ингээд практик үүсгэж Доод үеийнхнийг ингээд дээрлэл харагддаг. Атман гэж хин бэ? Нөгөө нэг муу хүмүүсийн тоолгоологдсон. Ангид нэг даавал даам нэг юу гэдэг та. өөрөө тэгээд атмаа матмаа гээд манай ингээд нэг ганц хоёр хүүхд яваал гэдэг би ангийн нэг шүү, чи ангийн хоёр шүү гэд. Тэгэхээр зодтолцсон юм болов яасан бөөмөд ямар ч зүрстэй атмаа л гэдэг. Би зодлон очихнод гарч байгаагүй. Бусад хүүхдүүдээс одоо ингээд бэр хүч чадлаараа илүүргээд одоо дээрлэхийг л хатмаа. Буруу зүйлээр удирдах чадвартай гэх юм уу? Зөвхөн нэг тийм нэр зүсүүх дуртай юм шиг байлээ хүүхд. Гэмт хэрэг болон зөрчлийн талаарх чиний бодол. Тогтоосон юм хэв журмаас гажуудсан зүйл. Зөвхөн сони асуулт байна. Тэгэхгүй нэг сөрөг үр дагавартай л зүйл шүү дээ. Заавал хүний эрхэнд халдах малтгал гэсэн юм байна. Гэмт хэрэг гэдэг бол ямарваа нэгэн хохирогчтой байдаг. Миний ойр тойрнуудыг тиймэрхэн болж исэн болохоор ч юм уу хохирогч тал, ялагч тал гэдэг тэр хоёуланд нь айгүй сэтгцэн нэг тийм трама үлдээдэг санагддаг. Үе тэнгийн хүүхдүүдээс нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдол байдгүй. Тэгэхээр сайн мэдэхгүй л Бага. Одоо хэвчлэн манай ингээд нэг хүүхд бол хүүхдтэй зодолдоо тэг шүдөө болчихсон юм гарчихсан. би сайн мэдэхгүй байхгүй. Байдаг. Нөгөө манай сургуульд нэг дээд үеийнхэн нэг манай үеийн нэг хүүхдийг нэг нийлж зодж исэн гэсэн тийм гэмт хэрэг л үеийн хүүхдүүд яг хохирох салаас гэх юм бол байгаа. Гэтэ яг нэг өөртөө танхаарсан гэж бол байхгүй. Миний мэдхээр бол байхгүй. Гэмт хэрэг зөрчлийн үр дагаврын талаар чиний бодол. Анхнаасаа гарах ёсгүй байсан алдаа гэж боддог. Гэмт хэрэг хийсэн хүн бол тодорхой хэмжээний шийтгэл авна. Яг хуулийн дагуу шийтгэл авна. Хэрэв хохирсон хүн бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд хохирол авах гэх юм уу? Зөрчлийн үр дагавар ер нь яг тэр гэмт хэрэгтэй холбогдсон хүүхдийн амьдралд ер нь амар нөлөөлдөг гэж боддог. Гэмт хэрэг үйлснээс хоцсон хүн гэж бол байхгүй байна. Ямар ч тохиолдолд. Үр дагавар нь асар том гэдгийг нүдээр үзсэн болохоор ч юм уу. Тэр хүүхд бол аюу амар хохирсон шүдөө оглуулад тэгэхээр нөгөө хүүхд нь надад түлж чадахгүй мөнгө авахгүй гээд биеэр ял идлийн мэдлийгээд нэг тиймэрхүү юм яриад тэгээд шүүгдэлцээд нэх ойлгохтой мөнгө авч чадаагүй тэгээд шүдээч бүрэн бүтэн ингээд төлөвлөж чадаагүй тэгээд ингээд насаараа хиймэл шүү зүг явж байхад харамсалтай л санагдсан. Мэдээж гэмт хэрэг зөрчил нь ийм сайхан зүйл биш учраас гар цохирол бол маш их байдаг. Тийм учраас буруу зүйл. EV эрэг хандлагыг өөрийн үгээр тайлбарлавал EV гэдэг нь ер нь эвтэй байдал тэнгуүтэй эрэг хандлага гэдэг нь ер нь эрэг хандаад бид нэр эвтэй байна гэсэн ойлголттой болоо би ер нь тэгж ойлгож байна. Мэдээж хүүхдүүд болон том хүмүүс ингээ эвтэй байвал мэдээж эрэг хандлага түгэн. Эргээр хандж хийж л эвтэй зөв харилцаа үүсгэх юм болов. Эрэг хандлага гэдэг нь болохоор бусдад зөв харьцах, биеийн хэмжээ зөв байх, тэгээд харилцаа хандлага даахарах тийм л. Хүн өөрөөсөө л эхэлж EV гэдэг нь. Надаас эхэлтэй, миний үйлдэлээс эхэлтэй. Бүгдээрээ бие биендээ илдэг хандцаагаарай л гэдэг. EV эрэг хандлагыг төлөвшүүл. EV эрэг хандлагыг бусдад түгээе. EV эрэг хандлагыг хамтдаа түгээе. EV эрэг хандлагыг хамтдаа түгээцгээе. EV эрэг хандлагыг бусдад түгээе. Хүүхдүүдээ EV эрэг хандлагыг түгээцгээе. EV эрэг хандлага